Сайн байцгаана уу хүүхдүүдээ өчигдрийн 9-р сарын 2-ны хичээлээрээ бүгдээрээ томьёог хэрхэн нэрлэх вэ гэдэг талаар үзсэн. Өчигдрийн хичээл маань оройн 18-аас 19 цагийн хооронд Google Meet-ээр орсон байгаа. Өнөөдөр 9-р сарын 3-нд багш нь та бүхэндээ давтлах хичээлийн видео бэлтгэж илгээж байна. Тэгэхээр энэхүү видеог хүүхдүүд өөрсдийнхөө боломжтой цагт гаргаж үзээд хичээлээ давтах юм шүү. За багш нь өчигдрийнхаа гэрийн даалгаварт болохоор эхний 8 дасгалыг ажиллаарай гэж хэлээд харин 9-өөс 24 дугаар дасгалыг болохоор гэрийн даалгаварт өгсөн байгаа. За тэгэхээр гэрийн даалгаврын энэ 9-өөс 24 дугаар дасгалаа яаж хийх юм бэ гэдгийг эхний 8 дасгалаар тайлбарлая. За тэгэхээр багш нь ингээд эхний 8 дасгалыг бол тусад нь аваад бичсэн байгаа. Эхний литий 2O гэж яаж нэрлэх вэ тийм ээ? Өчигдөр бол бүгдээрээ үүнийг үтсэн шүү дээ. Ямар нэгэн химийн элемент. За бид нар бол элементийг хүүхэд гэж авч үзэж байгаа тийм ээ. Ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй хамтдаа байх юм бол тэр бол оксид гэдэг нэгдэл юм аа гэж авч үзсэн. За ингээд хүчил төрөгчийг бол ийм цэнхэр үстэй охиноор зурж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл хүчил төрөгч гэдэг элемент маань агаарт болон усанд байдаг. За тэгэхээр бид нар агаарыг зурхдаа цэнхэр тэнгэр гээл цэнхэр өнгөөр зурдаг тийм ээ. Усыг бас гол мөрнийг цэнхэр өнгөөр зураад байдаг шүү дээ. Тэгэхээр хүчил төрөгч агуулсан нэгдлийг бол энэ цэнхэр өнгөөр будаж байна. За тэгэхээр энэхүү элементийн нэр нь бол хүчил төрөгч. За одоо бүгдээрээ ингээд 9-р сар болоод хичээл орсон тийм ээ. Ангид чинь ингээд хүчил төрөгч гэдэг хүүхэд байдаг гэж төсөөлье. За тэгвэл хүчил төрөгчтэй очиод найзалсан те эрэгтэйч бай эмэгтэйч бай хамаагүй хүчил төрөгчтэй найзалсан хүүхдүүд бол бүгдээрээ оксид болж хуурдаг байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн химийн элемент металл байна уу металл биш байна уу хамаагүй хүчил төрөгчтэй л цугтай байх юм бол тэр нэгдлийг оксид гэж нэрлэдэг байх нэ. За одоо бүгдээрээ авч үзье. Литий энэ дээр хүчил төрөгчтэй хамттай байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол литийн оксид үүсэж гин гэсэн үг. Өчигдөр бүгдээрээ оксидыг яаж нэрлэх вэ гэдэг дүрмийг үтсэн. Тогтмол валенттай элемент байх юм бол шууд нэрлээд явна тийм ээ. Литийн оксид гэдэг. За энэ болохоор литийн оксид. Яг тэгвэл литий гэдэг элемент маань тогтмол валенттай байгаа биз? Тогтмол 1 гэдэг валенттай тийм ээ. За дараагийнх нь элемент ус дүрэгч байна. Ус дүрэгч бас тогтмол 1 гэдэг валенттай. Тэгэхээр ус дүрэгч тогтмол валенттай элемент учраас валентийг нь зааж өгөхгүйгээр шууд ус дүрэгчийн оксид гэд явна. Өчигдрийн хичээл дээр бид нар хамгийн гол нь тогтмол болон хувьсах валенттай элементүүдийг нарийн сайн үзсэн тийм ээ. Өнөөдөр болохоор тэр хичээлээ давтаж байна. За бериллий гэдэг элемент тогтмол 2 валенттай. Тэгэхээр тогтмол валенттай болохоор нь шууд бериллигийн оксид гэд явах нэ. Бериллигийн оксид. За бор гэдэг элемент бас тогтмол валенттай элемент юм байна. Тэгэхээр шууд борын оксид. Өөрөөр хэлбэл тогтмол валенттай элементүүд дээр ерөөсөө ч валент зааж өгөхгүй байгаас зүгээр шууд тэр элементийн оксид гэж явуулчих байна. Нүүрс дүрэгч гэдэг элемент болохоор 2 гэдэг валенттай бас 4 гэдэг валенттай байдаг. Хувьсах валенттай элемент тийм ээ нүүрс дүрэгч. Яаж хувьсах гэдгийг мэдээд байгаа юм бэ гэхээр 2 4 гээд 2 өөр янзын валент үзүүлж байна шүү дээ. Энэ дээр болохоор нүүрс дүрэгч гэдэг элемент маань 4 гэдэг валентаараа орсон байна. Хүчил дүрэгч 2 гэдэг валентаараа орсон байна тий. 4 нь 2 хуваагдаад энэ доор 2-ын тооны тавьж өгсөн байгаа. Тэгэхээр энд нүүрс дүрэгч 4 гэдэг валентаараа оржээ. Тэгэхээр нүүрс дүрэгч гэдэг элемент өөрөө 2 болон 4 гэдэг валенттай. Энэ 2 валентийнхаа 4 гэдэг валентаар нь орсон байгаа учраас нүүрс төрөгчийн 4 гэдэг валентийн зааж өгнө. Хувьсах валенттай элементийн оксидыг нэрлэхдээ заавал валентийг нь зааж өгөх хэрэгтэй юм шүү. За нүүрс төрөгчийн 4 оксид. Тэгсэн мөртлөө дээр шууд борын оксид гэж шууд хэлж байгаас яагаад гэвэл бор бол тогтмол 3 валенттай. Ийм тогтмол валенттай элементийг нэрлэж явах юм бол шууд борын оксид. За тэгээ шууд бериллигийн оксид гэж хэлээ явна те. Яагаад гэвэл берилли бол тогтмол 2 валенттай. За тогтмол валенттай элемент байх юм бол валентийг нь зааж өгөхгүйгээр шууд нэрлээд явна. Хувьсах валенттай элемент байх юм бол заавал валентийг нь зааж өгнө. Нүүрс дүрэгчийн 4 оксид гэдэг тийм ээ.
За дараагийн удаад нүүрс дөрөгч 2 валенцтай байж тарж байна тийм ээ хүүхдүүдээ. Яагаад гэвэл ингээд ижилхэн 2 валенцтай хураагдаад энэ доор ямар нэгэн тоо тавигдаагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ доор тоо тавигдаагүй байна гэдэг чинь яах нь вэ? Энэ хоёр элемент хоёулаа ижилхэн валенцтай байгаа байх нэ. За тэгэхээр нүүрс дөрөгч гэдэг элемент энд 2 гэдэг валентаараа оржээ. Энэ бол нүүрс төрөгчийн 2 оксид. Өөрөөр хэлбэл энэ хувьсах валенцтай элемент байх юм бол валентийг нь зааж өгөөд байна тийм ээ. Нүүрс дөрөгч гэдэг элемент бол 2 болон 4 гэдэг валенттай шүү дээ. Ийм элементийг хувьсах валенцтай элемент гэж хэлж байгаа. Хувьсах валенцтай элемент дээр яадаг вэ гэхээр валентийг нь ронтоогоор бичээд өгөх хэрэгтэй. Нэрлэхдээ ямар валентаар орсон элемент юм бэ гэдгийг нь бол нэрлэж өгөх хэрэгтэй байна. Валентийг нь зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь энэ дээр байгаа азот гэдэг элемент 1, 2, 3, 4 бас 5 гэдэг валенттай шүү дээ. За тэгсэн чинь хүчил дөрөвч 2 валенттай тий. 2-ын тоо энд ирсэн байна. Азотод ямар нэгэн тоо ирээгүй байна. Тэгэхээр азот бол 1 гэдэг валентаараа орсон байгаа байх нэ. Энэ нэгдэл дотор тийм ээ. Азот бол өөрийнхөө 5 ширхэг валент байдгаас 1 гэдэг валентаараа хүчил дөрөвчт нэгдсэн байгаа юм байна. Тэгэхээр азотын за ингээ хувьсах валенттай элемент юм чи яах нь валентийг нь зааж өгнө. 1 оксид гэдэг. Тогтмол валенттай байх юм бол валентийг нь зааж өгөхгүй тийм ээ. За энэ доотлолт болохоор азот 2 валентаар орсон байна тий. Яг л хүчил дөрөвч азот 2 нийлээд ижилхэн валенттай учраас устсан. Энэ доор ямар ч тоо тавигдаж өгөөгүй байгаас тэгэхээр хоёулаа ижилхэн валенттай байна гэсэн үг. Хоёулаа ижилхэн 2 гэдэг валенттай байгаа юм байна. Тэгэхээр азот 1-ээс 5 гэдэг 5 валентийнхаа 2 гэдэг валентаар нь орж өгсөн болохоор үүнийг азотын 2 оксид гэж нэрлэж байна. Энэ хүү нэгдлийг. За ийм хувьсах валенттай элемент байх юм бол заавал валентийг нь зааж өгнө хүүхдүүд. Тогтмол валенттай элемент дээр бол валентийг нь зааж өгөхгүй шүү дээ. Одоо энэ дээр те ус дүрэгчийн 1 оксид гэж хэлэхгүй байгаа үстэй тийм ээ. Яг тэгвэл ус дүрэгч бол тогтмол 1 валенттай. Одоо энэ дээр ингээ ус дүрэгчийн 1 оксид гэж хэлэх юм бол бүр бол нэгийн тоог хэлэхгүй. Ус дүрэгч бол угаасаа тогтмол 1 гэдэг валенттай элемент. Одоо энэ дээр бериллигийн 2 оксид гэж хэлэхгүй байгааз яагаад хэлэхгүй юм бэ гэхээр берилли тогтмол 2 гэдэг валенттай. За дараа нь шууд борын оксид гэж байгаа тийм. Бор бол тогтмол 3 валенттай. Борын 3 оксид гэж бол хэлэхгүй байна шүү дээ. Тогтмол валенттай элементийн валентийг нь бол заахгүй. Харин хувьсах валенттай элементийн валентийг бол зааж өгдөг байх нэ. Дэлгэсэн дээр харагдаж байгаачлан тийм ээ. Нүүрс дөрөгчийн 4 оксид, нүүрс дөрөгчийн 2 оксид, азотын 1 оксид, азотын 2 оксид гээд хувьсах валенттай элементүүдийн валентийг бол зааж өгдөгөө. Хүүхдүүд ямар алдаа гаргаад байдаг вэ гэхээр одоо гэрийн даалгавраа илгээж байгаа хүүхдүүд ч гэсэн ямар алдаа гаргаад байна вэ гэхээр жишээ нь одоо калийн оксид байлаа. Калинд 1 валенттай, хүчил төрөгч 2 валенттай байгаас кали бол угаасаа 1 гэдэг валенттай байдаг юм тогтмол валенттай элемент шүү дээ. Тэгсэн чинь ийм тогтмол валенттай элементийн оксидыг калийн 1 оксид гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энд юусэн нэгийн тоо тавьбал буруудна. Яагаад нэгийн тоо тавьбал буруудж байгаа юм бэ гэхээр кали бол угаасаа л 1 валенттай элемент анханасаа тий. Анханасаа ийм 1 валенттай элемент дээр бол тогтмол валенттай шүү дээ. Ийм тогтмол валенттай элемент дээр бол валент тавиад авах шаардлага байхгүй байх нэ. Шууд калийн оксид гэж нэрлүүл зүг байгаа хгүй юу? Калийн оксид энэ нэгэн тоо ерөөсөө хэрэггүй. Яагаад хэрэггүй юм бэ гэхээр кали бол тогтмол валенттай. За кальцийн оксид дээр бас тийм алдаа гаргаж байна. Энэ кальци гэдэг элемент бол 2 валенттай. Хүчил дөрөгч бас 2 валенттай. Тэгэхээр кальцийн оксид гэх юм бол кальцийн гээд 2 валентийг бол тавихгүй. Шууд оксид. Яагаад вэ гэхээр кальци гэдэг элемент угаасаа л 2 гэдэг ганцхан валенттай тийм ээ. Ердөө 2 гэдэг зөвхөн нэг л валенттай шүү дээ. 2, 4, 6 гэдэг валент үзүүлдэггүй те. Тэгэхээр кальци зөвхөн 2 гэдэг тогтмол валенттай. Тогтмол валенттай байх юм бол шууд нэрлэнэ. Харин SO2 байлаа гэж бодъё. Энэ бол арай ондоо тийм ээ. S гэдэг элемент 2 гэдэг валенттай, 4 гэдэг валенттай, бас 6 гэдэг валенттай. Угаасаа 2, 4, 6 буюу хувьсах валенттай элемент байгаа биз S гэдэг элемент нь өөрөө хувьсах валенттай. За ийм хувьсах валенттай элемент байхаараа яадаг юм бэ гэхээр валентийг нь зааж өгдөг.
За хүчил дөрвөгчийн 2 валентаар орсон. Тэгэхээр 4-ийг 2 хуваагаад энд 2 тавигдсан байгаа. Тэгэхээр S бол 4 гэдэг валентаараа орсон байна. За энд 4 гэдэг валентаар орсон байна. Тэгэхээр энэ бол хөхөр гэдэг элемент шүү дээ, тийм ээ? S маань. Тэгэхээр хөхрийн 4 оксид. Хөхөр гэдэг элемент 2, 4, 6 гэдэг валент байдгаас 4 гэдэг валентаараа хүчил дөрвөгчтэй нэгдсэн байна шүү гэдгийг нь бол зааж өгч байна. Ингээд хөхрийн 4 оксид гэдэг байдлаар нэрлэнэ. Тэгэхээр хүүхдүүдээ тогтмол валенттай элементийг нэрлэхдээ ямар нэгэн байдлаар энэ голд валентийг зааж өгöd ах бол шаардлага байхгүй. Хувьсах валенттай элементийг нэрлэхдээ бол валентийг зааж өгөх хэрэгтэй юм шүү. Үүнийг сайн анхаарад гэрийн даалгавраа хийгээрэй хүүхдүүдээ. За тэгэхээр гэрийн даалгаварт 9-өөс 24 дугаар дасгалыг ажиллаад багш руугаа илгээгээрэй. За өчигдрийн хичээл суусан хүүхдүүдээс бол зарим нь 9-өөс 24 дугаар дасгалыг ажиллаад илгээч гэсэн байгаа. За бүгдийн сайн хийсэн хүүхдүүд бол сайн байна. Дунд нь ямар нэгэн алдаа гаргасан хүүхдүүд бол энэхүү видеогоо үзэж байгаад 9-өөс 24 дугаар дасгалаа дахин ажиллаад багш руугаа илгээх юм шүү. За энэ бол манай гэрийн даалгавар байгаа.